Эрхэм сонсогчдоо үе үеийн ухаантнуудаас суралцсан нэвтрүүлгийнхээ энэ удаагийн дугаараар Оросын холбооны улсын сэтгэл зүйч, эдэрлийн эмч, эмчилгээний өөрийн гэсэн аргаараа олон хүнийг эрүүл болгож, амьдралаа дээшлүүлж, аз жаргалыг мэдрэхтэн тусалсан эмч Синельников Валерий Владимировичийн өөрийнхөө өвчнийг хайрл хэмээх номыг бүрэн ихээр нь та бүхэндээ хүргэх гэж байна. Орос хэлнээс хөрвүүлсэн хууль зүйн ухааны магистр, хуульч Хандма мөн энэ номыг бидэнтэй хамт та бүхэндээ сонирдуулж байгаа юм. Синельников өмнөх үгдээ бичгтээ энэ ном бол миний оюутан байхаас эхэлсэн судалгааны үр дүн юм аа. Хүний биед өвчин үүсдэг шалтгааныг мэдэж, өөрийнхөө өвчнийг эмийн тусал цаагүй эдгээхэд энэ ном та бүхэнд туслана. Ингээд энэ номонд өгүүлсэнийг туйлын үнэн гэж та бүхэн хүлээж авах хэрэггүй. Номын аль нэг хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байж болно. Гэхдээ энэ аргыг өөртөө туслах загвар, зэвсэг гэж хүлээн аваарай. Мэдээж танаас өөр таны зовлон бэрхшээлийг хамгийн сайн ойлгох хинч байхгүй шүү дээ гэж бичсэн байна. За ингээд өөрийнхөө өвчнийг хайрл хэмээх энэ номыг та бүхэн маань анхааралтай сонсож, Хандмагийн хэлснээр аз жаргалтай эрүүл амьдрах боломжоо нэмэгдүүлж, их дэлхийгээ энх тайван амар амгалан үрд оршин байлгахын төлөө амьдарцгаая. Та бүхэн номоо тухтай сууж анхааралтай сонсноо. 3 дугаар бүлэг. Сөнөөгч бодол. Жигших, үргэлжлэл. Хорвоод ердөөл хүмүүс байдаг. Харин бид тэднийг өөрсдийнхөө харахыг хүснээрээ хуваадаг. Хэрвээ дандаа муу хүмүүс таарад байгаа бол та бурууг өөрөөсөө хайгаарай. Энэ бол таны амьдрал. Та өөрийнхөө амьдралд өөртөө л таалагддаг хүмүүсийг татдаг юм байна. Иймээс хүнээс хүнийг л харж сураарай. Харин битгий өөрийнхөө бодол санаанд нийцсэн хүний загварыг хайгаарай. Хүнийг сайн муу гэж хуваах нь танд зөвхөн саадал болно. Шүүмжлэх, буруутгах, жигших зуршлаас салах маш амархан. Үүний тулд ертөнц өвдөгш шудраг гэдгийг ойлгох нь чухал. Хүн болгонд өөрийнх нь гавьяагаар оногддог. Өөрөөр хэлбэл өөрийнх нь итгэл, бодлын хэмжээгээр өгөгддөг ертөнцийг өөрчлөх гэж битгий хичээв. Түүний оронд зөвхөн өөрийгөө өөрчил. Хэрвээ та өөрийгөө өөрчлөх юм бол бүх бие махбоддоо маш том хөрөнгө оруулалт хийж байна гэсэн үг. Хүн болгон өөрийнхөө амьдралд аз жаргал, өв тэгш байдал, тайван амгаланг хүсдэг. Энэ бол Бурхны дээд хүсэл. Хүмүүс эндүү тэмүүлдэг. Гэхдээ хүн болгон өөрийн замтай. Бусдыг шүүмжилж, сэтгэл хангалуун биш байх юм бол өөрийнхөө бодол санаанаас болгоомжлоорой. Таны амьдралаас өв тэгш, тайван байдал алга болж байна. Хэрвээ та шүүмжилж, жигшээд эхлэх юм бол та өөрөө л аюул дүртлөө гэсэн үг. Хичнээн хүнийг та буруутган жигшин. Хэрэг хүчтэй үнийг хийн. Тэр хэрээр таны амьдрал аюул дүртлөө гэсэн үг. Зөвхөн таны ч биш, таны үр хүүхдийн амьдрал аюул дүртлөө гэсэн үг ээ. Хуншгүй зан. Хуншгүй зан. Энэ бол хэн нэгэнд гаргаж байгаа илдэг биш. Дайсхансан харилцаа юм. Сэжигч зам бол цэвэр сайхан ертөнцид амьдрах хүсэл. Цэвэр сайхан зүйл рүү тэмүүлэх нь хууль, төр, харилцаа, бусдын буруу үйлдэлийн бохир завааныг устгах болтлоо хүлээж авахгүй гэсэн үг. Гадаад ертөнц рүү чиглэсэн энэ түрэмгийлэл эргээд харамсалтай нь хавдар, арьсны элдв эмгэг,
арх, хар тамхин дондох өвчин, ходоодны шарх болон ирдэг байна. Арсны эмгэг псориаз архитектийн өвчтөд дундаж насны эрэхтэй үзлэгт ирлээ. Түүний далд ухамсартай холбоо тогтоогод үзтэл өвчний шалтгаан нь сэжигч хөншгүй зам байлаа. Тэрээр амьдралд байдаг өөрийнхөө дургүй зүйлээ өдөн эмхтэй хүнээс эхлэн тоочж гарлаа. Эцэст нь би чи тэгвэл амьдралын юунд дуртай юм бэ гэхэд бүх юм цэвэр байгаасай гэж хүсдэг. Гэтэл дандаа заваа юмтай тааралдаад идэм. Та гаднаа цэвэр боловч дотроо тийм биш байгаа учраас өөртөө заваа юмыг татаад байна шүү дээ. Өөртөд нь маш их сөрөг бодол байгаа учраас та дандаа өөрлөөгээ заваа юмыг татж байгаа хэрэг. Таны арх уугаад байгаа шалтгаан бол мансуурсан үед танд хэсэг зур бүх юм цэвэр санагддаг юм байна. Нээрээ арх уух үед миний захт нь арай багасд юм шүү. Энэ хорвоо дээр бүх юм анханасаа цэвэр сайхан байдаг. Ямар ч заваа юм байдаггүй. Бурхан бүгдийг цэвэр ариунаар бий болгосон. Хэрвээ та ямар нэг заваа имийг татж байгаа бол таны бодол заваан байна гэсэн үг. ертөнц бодит байдлын аль аль нь төгс сайхан. Харин таны загвар төгс биш вэ? Хүн болгон өөрийнхөө ертөнцийг бий болгодог. Орчлон хорвоог цэврээр хүлээж авч эхэл. Энэ дэлхийн бүх хүнд цорын ганц учраас бүгд цэвэр юм. Хүн болгон ертөнцийг үзэх өөрийн үзэлтэй учраас энэ хорвоогийн бүх хүнийг Бурхны нэг хэсэг гэж үзэж байгаагаар нь хүлээж ав. Хэрвээ та цэвэрхэн ертөнцид амьдрахыг хүсдэг бол өөрийнхөө гадаад ертөнцийг дотоод сайн сайхантайгаа холбож сур. Үүний тулд бодлоо цэвэрлэж, далд ухамсарын программа төрөмгийллээс салгаж өг. Хүнтэй харилцаж байхдаа бусдын үзэл бодлыг хүлээж авч цэвэр бодлоор ханд. Хүн болгон өөрийнхөө ертөнцид амьдардаг. Тиймээс бусдын ертөнцийг хүнддэг. Үзэн ядалт. Энэ нь дургуйцлийн хязгаар. Үзэн ядснаар бид хүмүүсээс шууд салж байгаа хэрэг. Би чамайг үзэн ядаж байна. Өөрөөр хэлбэл чи аль хэдийн байхгүй гэсэн үг. Бид чамайг харахыг ч хүсэхгүй байна. Миний нүдэнд бүү харагд. Гэх мэтээр харахыг хүсэхгүй байгаагаараа үзэн ядалтаа илэрхийлдэг. Үзэн ядалтын өөр нэг хэлбэр нь тоомжиргүй, хайхрамжгүй хандах хэлбэр. Энэ нь бас л нэг үзэн ядалтын хэлбэр бөгөөд хэлбэр нь илүү дарагдмал шинжтэй. Хэрвээ та хэн нэгэнд тоомжиргүй ханддаг бол тэр хүнийг уучлж талархаагүйгээр барахгүй. Түүнийг амьдралдаа оруулсан шалтгаанаа ойлгоогүй яваа гэсэн үг. Харин одоо тэр үзэн ядалт таны далд ухамсарт тоомжиргүй хэлбэрээр хадгалагдан амьдралыгт нь хордуулж байна. Үзэн ядалт нь энергийн төвшөнд зүгээр нэг үхлийг хүсэж байгаа биш, харин бүр аллах юм. Ийм сөнөөгч програм зохиосон хүн лүүгээ өөрийгөө устгах програм болон очтойг. Үзэн ядалт маш хүнд өвчин тусгадаг. Тэр хамгийн түрүүнд толгой, нүд өвтгдөг. Эпилепси, Паркинсоны өвчин, үе мөч татах, тархины болон бусад гэмтэл, толгой байнга өвдөх, нүдний өвчин, хавдар, арсны хүнд хэлбэрийн өвчин нь бүгд үзэн ядалтын үр дүн юм аа. Хүмүүс бие биеэ далд ухамсарын төвшөнд устгадаг бөгөөд дараа нь хаанаас энийг төрөмгийл гардгийг гайхаж суудаг. Өвчний шинж чанар,
хүнд хөнгөн үзэн ядалтын хүч чиглэлээс хамаардаг. Жишээ нь эмэгтэй хүнийг үзэн яддаг эрэгтэй хүний эр хүний бахархал нь өвддөг аж. Бүх юм маш энгийн шүү дээ. Хүн болгонд ертөнцөөс заяасан эрэгтэй эмэгтэй хүний эхлэл гэж бий. Эмэгтэй хүн лөө үзэн ядалтыг явуулснараа эрэгтэй хүн өөрийгөө л устгаж байгаа хэрэг. Нэгэн эр төрөө бочирхай өвчнөр үүджилтэй. Олон жил янз бүрийн эмтан хэрэгэлсэн боловч огтхон ч идгээгүйгээр барахгүй сүүлдээ бэлгийн сулралд орсон. Өвчний шалтгаан нь өөрийг нь араар тавьсан эхнэрээсээ өшөөгөө авах хүсэл байлаа. Нөгөө талаар хэрвээ эмэгтэй хүн эрэгтэй хүнийг үзэн ядж ивэл бэлэг эрэгтний элдв эмгэг болдог ажээ. Эхнэр өөрийг нь үргэлж доромжилж байдаг нөхөртөө удаан хугацаагаар гомдож түүний ёс бус үйлдэлийг үзэн яддаг байлаа. Хэсэг хугацааны дараа түүнд савны хавдар илэрсэн байна. Эцэг эхийгээ үзэн яддаг хүүхдүүд өөрсдийн бүтлгүй амьдралдаа зовж явдаг бөгөөд өр хүүхдээсээ мөн л адилхан харилцааг хүртдэг байна. Охин хүүхэд архичин эцгээ шөмжилж үзэн яддаг байлаа. Эцэг бол эмэгтэй хүүхдийн хувьд ертөнцийн эр хүний эхлэл байдаг. Гэтэл байнга хөлчүрхдэг аавтай түүний далд ухамсарт бага наснаас нь эрэгтэйчүүдийг устгах програм сууж эхэлдэг. Тэрээр өсч том болоод нөхөрт гарна. Эхний гэрлэлд бүтэлгүйтэж сална. Эхний гэрлэлтээс охин төрнө. Харин эрэгтэй хүүхэд төрвөл амьдрах чадваргүй байдаг. Хоёр дахь гэрлэлт мөн адил салалтаар дуусна. Дахиад л охин төрнө. Дахиад л хэн нэгэнтэй амьдрах гэж оролдоно бас л бүтэлгүй болдог. Огт нь насанд хүрч нөхөрт гарна. Нөхрөөд нь тэднийг доромжилж архиуж зовоно. Ээжийнх нь эрэгтэй хүнийг үзэн ядах програм үр удмынхан далд ухамсарт ийхүү нөлөөлж улмаар хариу түрэмгийллийг төрүүлдэг. Өөдгөө хүмүүсийг үзэн яддаг эцэг хар тамхичиг хүүхэдтэй. Харин хүмүүсийг үзэн яддаг ээж алуурчин хүүтэй болдог нь харамсалтай юм. Үзэн ядалт бол мөн л сайн сайхан журам дүрмтэй өвдөгш хорвоод шудраг өндөр ёс суртахуунтай амьдрах гэсэн эргэн тойрныхоо хүмүүсийг өөрчлөх гэсэн хүсэл юм. Эрүүл сарвал амьдарч эрүүл үр удамтай бай гэж хүсдэг бол үзэн ядалтаас салаарай. Үүний тулд өөрийнхөө ертөнцийн өмнө хариуцлага хүлээ. Өөрөөсөө л эхэл. Бодол үйлдэлээ өөрчил. Тэр цагт эргэн тойронд нь бас өөрчлөгдөнө. Өөрийнхөө амьдралыг хувь заяага бусад хүнийг хүлээж авч сур. Өөрийгөө өрөөлийг хүндэлж сур. Бусдыг хүндэлж сурснараа та өөрийгөө хүндэлж сурна. Эрхэм сонсогч та бүхэн Оросын холбооны улсын сэтгэл зүйч мэдрэлийн эмч Синельников Валерий Владимировичийн өөрийнхөө өвчнийг хайрл хэмээх номыг бүрэн ихээр нь сонсож байна. Энэ номонд Бурхан, ертөнц, дээд ухамсар, үнэн байдал, хүч, бодит байдал, дэлхий зэрэг үгийг их ашигласан байгаа. Энэ олон нэрээр хүмүүс бидний дотор байдаг ертөнц дээр ноёрхдог нууцлаг, онцлог шиг авгаа хүчийг бэлэрлсэн юм. Хэрвээ та шүтлэгтэй бол Бурхан гэсэн үгийг ашиглаж болно. Харин та шашингүй үзлээр хүмүүжсэн бол хүч, энерги, үнэн байдал гэсэн үгийг хэрэглэнэ үстэй хэмээн Синельников энэ номонд өгүүлсэн байдаг юм аа. Амьдралаа эрч хүчээр, итгэл найдвар, эрүүл мэндээр дүүргэх хүсэлтэй хэн бүхэн энэ номыг анхааралтай сонсоорой. Үргэлжлэл бий. Радио FM 107.5